Хоолой, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 12 дугаар хэсэг. Би гэдэг хүн нэг л мэдхнийн шөнийн зам дээгүүр салхитатуулан давхиж байлаа. Машин түрээсэлж авсан минь сайн хэрэг болжээ. Саяхан л цуслангийн байшингаас хомгүй зогдохын түүс болж байсан бол одоо яг эсэргээрэн хурдхан шиг тэнд очихыг хүсэж байна. Энэ ертөнцид байдаг олон айдсын дотроос хайртай хүний алдахгүй гэсэн айдас л хамгийн хүчтэй нааж. Өмнө нь ертөн амин авч гарах гэсэн ганцхан айдас байсан бол одоо их нэрт минь ямар нэг муу юм тохиолдохгүй гэсэн айдас намайг шаналган зовоож байлаа. Арын байшингийн эмэгтэй яаж ч мэднэ. Тэр ёрын эмэгтэй юу хийж чадахыг би өнгөрсөн хэд хоног үзэхээр нэг болсон. Гочоов, ээрүү хүрлээ. Бас зориго. Тэдэн тохиолдсон золгүй явдал бүхэн гарцаа байхгүй тэр арын байшингийн эмэгтэйтэй холбоотой. Би энэ бүхнийг бодох тусмал дотор харанхуйлах шиг болж марлаа хайрт минь хэмээн өөрийн эрэхгүй амандан шивнэж машиныхан хаазыг илүү лав гიშгэн хурдалсаар. Азар шөнийн цаг болохоор төгжирч гацалгүй явсаар нэг их худалгүй цуслангийн зам руу оров. Машиныхан хурдыг хадсан шорон зам руу орж уулын ингэрөөд моддын наахантай байх байшинган чиглэн болгоомжтойхон өгслөө. Жалга руу оруулж өргөссөн миний муу RX 450 байж л байна. Би машиныхан хажуугаар өнгөрч цуслангийн байшингийнхан гадаа ирлээ. Энд хэн нэгэн байгаа гэмээр ямар ч шинж байдал алга. Байшингийн гэрлүүд зүм унтраалттай. Ямар ч чимээ үл дуулдана. Сарны зэгэл туяа орчин тойрны гэрэл түлж ядна. Би энэ хүртэл давхиж ирэхдээ ердөө их нэртэй санаа зовж байсан чи байшин рууган орхинхон өмнө хэсэг зур тэнэгэлзэн зогслоо. Тэгээд Марлаа хайрт минь чи дотор байна уу? Хэмээн дуугарлаа. Байшин дотроос хариу чимээ юу ч дуулдсангүй. Эцэст нь хаалганы бариулаас адхан өөрлөгөө таттал нэгдчихэн тэр. Миний хувьд үүнд тэгтлэн их гайхсангүй. Угаасаа сүулт эндээс хомгүй гарч цогтохтан цуслангийнхан хаалга үүдэн төгжих мэтийн сэхээ сөхөө юуруу байгаагүй. Ингээд байшингийнхан босхийг давж алхмагцсан гараа хан дагуу явуулан тэмтэрсээр унтраалга дарлаа. Гэрэлж мэлс хитлаасав. Үүдний өлгүрт марлагийн нэмгэн цам зөлгөөтэй байгааг хараад эхнэрийн энд гарцаагүй ирсэн гэдгийг олж мэдэв. Би хэсэг зур чимээ чагнан зогсож байгаад дахин хэдэн удаа эхнэрээ нэрээр нь дуудлаа. Аанэл ямар ч хариу алга. Юмыг яаж мэдхүүгээд үүдний хэсгийн шүүгэн дотроос алх авч гартан хатгалаа. Тэгээд өрөө болгоноороо нэг бүрчлэн явж шалгав. Байшин эзэнгүй байна. Марлаач тэр арын байшингийн эмэгтэйч тэр аль нь алга. Тэгэр нь халаасаа ухан удсан гаргаж ирээд марлагийн дугаар руу залгав. Удсан дуудаж байна. Гэвч энэ удаад харилцуурыг хэнч авсангүй. Эцэст нь арга буюу байшингаас гарч орчин тойрноороо явж шалгав. Байшингийнхаа хажуугаар тойрч арын байшин руу харлаа. Муу ёр хангалуулсан хоёр давхар байшин сарны туяанд хүглийн бараандна. Харанхуй хар байшингийн том төмөр хаалга цэлэтэл дэлгээстэй байна. Толгой дотор минь эхнэр минь ийш орчихсон гэж үү гэсэн ойлггүй нэгэн бодол аяндан үүсэн би боллоо. Цаавал энэ хаалган дэлгээстэй харанхуй хар байшин руу орох ёстой гэж үү хэмээн өөрөөсөө нууцхан асуув.
Тийм ээ, энэ арын байшин руу орно гэхээс өөрийн ирэхгүй эргэлзэж хоёр хөл минь урагш гიშгэн ядан байна. Тэгмэгцэн хайртай эхнэр минь, хоёр охины минь ээж тэнд байгаа. Түүнд миний тусламж хэрэгтэй байгаа. Марлаад надаас өөр туслах хинч байхгүй хэмээн өөртөө хүчлэн хэлв. Тэгээд өнөө гэрн гардан адгасаар яваа алхан өмднийхэн бүсэнд хавчуулаад арын хашааг даван орлоо. Эргэн тойрон чимээ анираггүй. Би гар утасныхан чийдэнг тусхан байшингийн нээлттэй гаалга руу чиглэн алгасаар. Ингээд нэг их удсанчгүй арын байшингийн хаалганы өмнө ирэв. Дотор харанхуй чимээ анираггүй. Гагцхүү үл мэдэг ихэн үнэрл хаа нэгтэйгээ санхлан байх шиг. Би эхнэрийн нэрээр нь дуудлаа. Харамсалтай дахиад адил хариу алга. Ингээд эцэст нь байшинд явж орлоо. Гэтэл намайг босго давж алхахтаа зэрэгцэн ард талд нь байшингийн хаалга тас хитл хаагдаж. Бэж цочсондон гартаа барьж байсан утсан алдаж орхив. Хамгийн дөрөнд шалавхан шиг л байшингийн төмөр хаалгыг дотор талаас нь түлхсэн ч нээгдсэнгүй. Бүх зүйл харанхуй бас чимээ анираггүй. Хаалга буцаж нээгдэхгүй болохоор нь би гараасан алдсан утсан олжих санаатай доошоо хагассан шалан дээгүүр тэмтэрлээ. Тэгтэл өрөөний нөгөө талын булангаас хэн нэгний санаа алдах бүгдгэн чимээ дуулдгаан тэр. Ямар тач би энэ байшинд ганцаараа байгаа хэрэг биш бол л та. Хэдий сандарч твдэн байсан ч энд орж ирсэн зорилгоон санан аль болох тайван байдлан хадгалах гэж хичээлээ. Тэгээд айшгүй төдөлгүй шалан дээр унагсан удсаан чолоод авлаа. Тэгмэгцэн шууд л саяын санаа алдах чимээ гарсан өрөөний цаад булан руу утасныхан гэрлийг тусгав. Том ширээний цаана хэн нэгэн хүн сууж байх шиг. Сарниж бодроход ойрхон байгаа хэн нэгний сүүмэж бүртгийсэн дүр төрх. Хүчтэйхэн салхи гарвал энэ дүр сарнин алга болчихвол юр гайхалтгүй гэмээр. Би гэрлийн тусгасан чигтэг тэр дүр төрх рүү ойртлоо. Тэгээд мөнөөх 1 жилийн өмнө өгсөн гэх гочоо өвгнийг танив. Өвгөний төрх чихтэйхэн гонигтай над руу ядарч цөхөрсөн байртай ширтэн харахажээ. Тийм байснаа тэрээр ээж хаваас дахиад Хэрв та энэхүү зохиолыг яг одоо бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.